За самцхан намайг Мянмарын эндэн цэцэгддэг ажил бол Октябрийн оройн хотгожуулах контор гэж байхад нэг давхар цагаан машин байсан. Тэрнээс 1985 онд хөдөлмөрийн гараг эхэлсэн. Одоо Октябрийн оройн хуваагдаад дүүрэгт очиж сонгоо харахын дүүргээд аваад нааш ирсэн. 40 жил ажиллаж байна энэ байгууллагад. 85 онд бол үнэхээр машин хэрэгч гайгүй хуурхан байсан. Хүн амч бас нэг айхтар суурин биш. Ингээд одоо жишээлх юм бол юунаас 25 дугаар аптекаас 5 сар хүртэл ямар ч барилга машин байхгүй л байсан. 7 цагаас хабийнхаа зааварчилгааг аваад тэгэл ажилдаа гардаг. Тэгээд тэрнээс наа өглөө 5 жоохон өнгөрөөгөл 5-10 гэл босдог. Босоод ажлынх мэлтгэл хангал цай сүгөө усаар байгаа л тэгэл 6-20-30 гэл гарандаа ажлын цаг юу болж байна? 6 өнгөрчиж ажлын цаг маань төхөж байна л та гарыг да. Ажлын багц хэрэгсэл бол хөөрхөн министр чадлынхаа хэрээр юу дутуу байна тэгэл өгөөл байдгийг. Багцны талаар бол хангалт зайтай. Одоо энэ 40 жилийн хугацаанд бол тэгэл үр хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгдөг тийм асуудал байхгүй штэ. Хүүхч явахдаа өглөө унтаагаар нь нэг тухан дээр нь үнсээл тэгэл санд минь ажилдаа гараад явна да. За ихчийнх нь ажлын багц энд байт тийм ингээд. Одоо тэгээд энийг аваад тэгээд ажил үргэлжлэе штэ. Цэвэрлэгээ хийж яхад ер нь машинууд чинь замбрааг орж ирнэ штэ. Энэ тэндээс мөрөгчихгөөл дайрчих гал. Миний амьдрал дандаа сайн сайхан хүмүүс өдөртлөгч байсан. Ажилчин ч байсан миний амьдрал ер нь дандаа сайхан хүмүүсээр хүрээлж явдаг. 85 онд 240 төгрөгнөө цалинтай тэрийг 2 хуваагаад авдаг байсан. Тэр цагаас хойш ингээд зах зээл чилжээл ингээд 500 250 гэл янз янзаар цалин үе шаттайгаар нэмэгдээл ингээд явсан л доо. Тэгээд адилхан ингээд юмных нь үн өсөөд явчихж байгаа болохоор махгурлынх нь үн ингээд өсөөд явчихж байгаа болохоор айхтар нэх нэмэгдсэн нөлөө үзүүлээгүй. Сая огцом нэмэгдээд ингээд 3 сая 500 болсон. Тэгээд 3 сая 500 болоход бол амьдралын хандлага бол шал өөр. Авж байгаа юмны хүрэлцээ бас нэлээд сайхан хүрэлцээтэй бас тэ гоё л. Тэ ажиллаа хийхэд хүртэл хурамтай ингээд цаг нараа барих одоо ажлын шаардлага хангах ер нь ингээд урамтай болчихж байгаа. Цаанаасаа бүр хүний сэтгэл ууж юухан айгүй гоё ингээд юмд бухимдс одоо ингээд цалингийн зээл одоо тэр нь төрөхгүй ингээд нэгнээс яг үннийг хэлэхэд ингээд 5-3 цаас нэгнээс зээлхэн зээлэл тэгэл дутуугаа нөхөөл ингээд болгодог ус. Одоо бол тийм байхгүй. Манай залуучууд бол сайхан машин унсан сайхан залуучууд л байна дөө. Нэг байгууллагт тууштай л ажиллах. Хүний үгийг даах хэрэгтэй. Ажил солиол ингээд ямар ч доктор сурчлуу ингээд одоо эндээс нэг 5 төгрөг авчихсан. Тийм сэтгэлгүй ажиллах хэрэгтэй. Айгүй гоё. Яг хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ ханддаг тийм л байв. Халуунд нь хална, хөтөнд нь хөрн, амтан баярлж яхад ажиллаж ил байна. Амтан шинэлж яхад ажиллаж ил байна. Цэвэрлэхэд хамгийн хэцүү хог бол одоо энэ эдсэн маргажингийнхаа цаасыг ил хайдаг, тамхи татаад явж ивэл тэрнийхээ ишийг нислаад хайчдаг. Ийм л нус цэрээ хамаагүй нийгээд хайчдаг нэг тиймэрхүү хогийг цэвэрлэхэд хэцүү дээ. Сэтгэлийн хогийг оюун ухааных нь хог л цэвэрлэгдэхгүй үлддэг юм да. Түүнээс одоо энэ ахуйн хэрэглээний хог бол тэгээд яг хүн цэвэрлээ дуустдаг юм бид нар тэгт.